алийг боломж гэж харах юм, алийг нь яг зорилго гэж харах юм, алийг нь яг төлөвлөгөө болгоод бид нар жилийн дотор энийгээ хийцэн байх юм бол энэ нь амжилт, харин ингээгүй байх юм бол энэ та үнэхээр энэ жил хийцгүрчжээ гэж хэлэх. Эхний ээлжинд нөгөө хүсэл хэрэгцээ хоёроос ялгаад сурах хэрэгтэй. Бидний хүсэл бол хизээч бүр биелэгт дуусахгүй шүү дээ, тийм. Нэг юм болчвол ахаал нэг гингсэр аль хүслэх ханаас. Тэгэхээр нөгөө одоо энэ жилийн эхэндээ жишээлбэл тавьж байгаа тэр зүйл маань өөрөө хэрэгцээ тулгуурлаж гинэ үү, хүсэл тулгуурлаж гинэ үү. За хэрэгцээ бол зайшгүй тэрийг төлөвлөнө. За хүсэл байх юм бол окей, ямарсан оролдоод үз, хэрвээ биелэхгүй бол тэр нь миний одоо зорилго биелээгүү гэдэг тэр шалгуурт бол орохгүй. Сайн мэцхан сонсогчдоо Хөгцинг радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Өнөөдөр сэтгэл судлаач Цэцэн Бэлэгтэй ярилцгаар студидтэй урьсан. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хэд хэдэн сэдвэр ярих гэж зочноор урьсан. Өнөөдрийн бидний голлож ярилцах сэдв бол боломжийн тухай. Бидний харсан болгон, итгэж байгаа боломж муу юм уу? За мөн амиа хичээсэн хүний тухай асуудлыг яаж шийдэх вэ? Цогтоол нүдэ хянал алга болчвол асуудлаас ингээд зогтчихж байгаа болчихж байгаа гэсэн үг юм уу гэд ингээд ярьцлагынхаа дундуур дэлгэрүүлээд ярилцсанаа. Хамгийн ихэнд сэтгэл судлаач, сэтгэл зүйч сүүлийн үед хараад хахад сэтгэл зүйч эмч, сэтгэл судлаач эмч гэдэг ингээд давхар орж ирээд бас хөөрхөн толгой эргүүлж байна. Тэгэхээр Цэцэн Бэлэг сэтгэл судлаач Цэцэн Бэлэг гэж явдаг штэ. Тэгэхээр энэний ялгааг хэлж өгөөч бидэнд. Сэтгцэн эмч, сэтгэл судлаач хоёр асар их ялгаатай сэтгэл зүйчтэй. За сэтгэл зүйн яг зөвлөгөө өгөхөд явж байгаа сэтгэл зүйч, за сэтгэл судлаач бол за зарим тохиолдолд зөвлөгөө өгөхгүй яг ингээд судалгаагаа хийгээ явж байгаа тохиолдолж байдаг. За зөвлөгөөгөө явдаг тохиолдож байдаг. Гэхдээ гол ялгаах зүйл нь сэтгцэн эмч, сэтгэл зүйч хоёр ямар ялгаатай юм бэ гэж. За сэтгцэн эмч бол яг ингээ эмчээр сурна. Сэтгэл зүйч бол эмчээр сурахгүй шүү дээ. Сэтгцэн эмч одоо харилцагчтайгаа харилцаж одоо тэр туслахтаа эм бичиж өгдөг. Эмийн жор бичих хэрэгтэй. Сэтгэл зүйчт бол тийм эрх байхгүй. Сэтгэл зүйч бол зөвхөн ярилцах, ойлгуулах, чиглүүлэх одоо замаар тэр хүнд туслана гэж үздэг. За тэгээд нөө эм бичнэ гэдэг чинь тэнд сэтгцэн эмгэгүүд магадгүй одоо шизофрени ч юм уу юм байх юм бол сэтгэл зүйч бол тэр хүнтэй ажиллахгүй. Тэнтэй сэтгцэн эмч ажилладаг. Тэгэхээр бүр маш энгийнээр хэлэх юм бол сэтгэл зүйч бол одоо эрүүл сэтгцээр ажилладаг буюу тухайн тэр одоо эрүүл сэтгцнөрөө сэтгэл хөдлөлийн одоо асуудал дуртай хугацаанд орсон, зан үйлийн одоо доголдолтой болсон, танин мэдхийн гажуудсан, за эсвэл одоо юу гэдгийг ярилцах замаар туслах боломжтой хүмүүстэй сэтгэл зүйч ажиллаж байгаа. Ялгаа нь бол ерөөсөө юм ч нэг нь бол яг эмч мэргэжлэрээ сурна, сэтгэл зүйч бол тийм биш. Нөгөөх нь эм бичиж өгөн, сэтгэл зүйч бол тийхгүй. За ялгааны хувьд бол ийм байх нь байна. Сэтгэл судлаач, сэтгэл зүйч хоёрын хооронд ямар ялгаа байгаад байна? За нэг ялгаатай бол гэж хэлэх тийм юу. Яг түрүүний шиг тийм нарийн ялгаа бол байхгүй тийм. Би бол өөрөө сэтгэл зүйн зөвлөгөөг төдийлөх их өвөд байдаг учраас өөрийгөө сэтгэл зүйч гэж одоо нэрлэж бас одоо тийм том бүх зөрөгтэйгээр бас нэрлэж чадахгүй байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа ч гэсэн гэтээ би бас сэтгэл судлаач гэдгээр явж байгаа. Өнөөдрийн хөтөж подкастыг үзэхээр эхлүүлээд сууж байгаа сонсогчид одоо магадгүй сошиал орчинд тийм ээ идэвхтэй байдаг хүмүүс Цэцэн Бэлгийг таньж байгаа болов, анзаарч байгаа болов гэж бодож байна. Амьдрах стратеги хөтөлбөрийг санаачлагч, амьдрах стратеги номын зохиогч, сэтгэл судлаач, бизнесийн талын бас мэргэжилтэй олон талын ажил хийгээд сургалт явуулаад байдгийг өдөр тутамдаа би бас хараад дагаад идэг. Бичвэрүүдийг бас уншдаг. Тэгэхээр эхлээд Цэцэн Бэлэг яг энэ бизнесийн талын зөвлөгөө мэдээлэл өгөөд явж байгаа шиг байсан. Сэтгэл судлаач мэргэжлийг одоо мэргэжлээ эзэмшээд явцдаа одоо 2 дахь 3 дахь мэргэжил болгож эзэмшсэн үү? Тэгсэн. Миний яг хамгийн анхны магистр чинь бизнес удирдлага тэр дундаа стратеги мэргэжээ дөрөв сонирхоод тэгээ зөвлөгөөгөө явж байхдаа яг стратеги чинь зөвхөн байгууллага дээр биш нь хувь хүн дээр ч гэсэн хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Гэт тэгээ хүнд нөгөө юм зорилгоо тодорхойлох тийм зөвлөгөө өгж явж хагаад өсөөгөө би тэр хүн туслахын тулд сэтгэл судлаар сурахаас өөр аргагүй болоод тэгээд энэ салбар руу орсон. Тэгээд
өөрөөр хэлбэл хүнийг би ч одоо хүний хөгжлийг бас судалж байгаа шүү дээ. Нэг талаас нь одоо ингээд бизнес үйл ажиллагаанд оролцдог талаас нь нэг судлаад сэтгэл судлал буюу тэр тархис тий одоо тэр сэтгц өөр яаж ажиллаж байна, тэр зан үйлээр яаж илэрж гин гэдгийг ойлгохгүйгээр туслах боломжтой учраас сураад одоо төрийн удирдлага буюу одоо нийгэм талаас нь гэд хүнийг гэд зогсож байгаа гурван талаас нь одоо хашиж тий ийм гурван янзын мэдлэгээр судалж энэ дундаас нь хүнд туслах боломжтой тэр үзэл санааг хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр олон мэргэжлэр сураад байгаа нь тийм хэлбэрдээд байгаа биш. Миний амьдралын зорилго чинь хүмүүсийг үн цэнтэй отоо учиртай амьдрахад нь туслах гэсэн амьдралын зорилгынхаа хүрээнд тэгээ нөгөө хүмүүсийгээ дэмнэж туслах надад мэдлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хэрэгтэй мэдлэгээл аваад явж байгаа судлаач хүн гэж харах хэрэгтэй. Одоо сошиал дээр таны хийж байгаа хэрэгжүүлж байгаа судалгаа одоо сургалтуудыг хараад хахад ихэвчлэн хамт олноороо албан байгууллагуудаараа ингэж аваад ах шиг харагдаад байна. Гэхдээ одоо сошиал орчин гэдэг бол яг та бас гэж дүгнэх өрөөсгөл гэж бодож байна. Тэгэхээр үндсэн хэрэгжүүлж байгаа сургалтууд зөвлөгөөнүүд нь аль тал руу чиглэдэг бол одоо нөгөө оюутнуудад ухаарлын 7 хоног гэдэг штеп. Яг он эхлээд нэг ихний 2 сар тэр он дуусах гад нэг сүүлийн 2 сар хүмүүс нэг юм итгэвтэй болдго юм уу? Нөгөө талаараа яана би энэ жил юу хийчихвэ? Миний төлөвлөгөө мөрөөдөл нөгөө боломжууд хаана үлдчихвэ гэдэг нэг жоохон сандраад ах шиг харагдаад идэх юм. Хүмүүс тэгж асуудаг өөрөө яг одоо постлж байгаа зүйл шигэ байх гэж хичээдэг үү гэд. Би бол үгүй гэж хариулдаг. Яг гэвэл би өөрөө иймэрхүү зүйл бодож сэтгэдэг учраас тэрийгээ л бичиж байгаа. Тэгэхээр одоо энэ юу постлж гин, юу хийж гин гэдэг нь байгаа л би гэсэн үг. Тэнд ямар нэгэн хэлбэр худлаа юм бол байхгүй. Байгууллагуудад яагаад сургалт орж ийн гэхээр яг үнийг хэлэхэд ямар ч үйл ажиллагаа хийсэн гэсэн тэрийг хүн л үлдчихэж байгаа шүү дээ. Одоо хөтлөгчгүй бол хин хинтэй ярих юм тий яг тэрнтэй адилхан. Тэгэхээр тэр явж бүх зүйл ингээд судлаад хахаар дандаа л хүн дээр очиж бодно. Тийм учраас байгууллага одоо тэр стратеги зорилттой хүрэх тий сургалтын үйл ажиллагаагаа хийх, бүтээмжээ нэмэгдүүлэх гэдэг тэр одоо зорилтын хүрээнд би хүнийг нь дэмжиж өгье. Хүний хөгжлийг нь дэмжих замаар одоо тэр зорилгод нь хүрэхэд нь одоо хувь нэмэр оруулъя гэдэг тэр сэтлэр нь байгууллагын сургалтуудыг хийж байгаа. Байгууллагын захиалгаар байгууллага дээр нь очиод сэтгэл судлал, тарих судлал, за менежмент гэсэн суурьтай энэ сургалтуудыг одоо хоцлуулаад ингээд 2019 оноос хойш ингээд хийгээд явж байгаа. Байгууллага сургалтууд мэдээж нэг ухаарлын 7 хоног гэдэг шиг тэр хүн болгонд ялгаатай. Зарим нь үнэхээр гоё төлөвшөөд, гоё сахилга баттай явж байгаа хүн байхад зарим нь ямар ч ойлголтгүй савлаад явж байгаа ч хүмүүс байгаа тий. Байгууллага дээр очиод сургалт хийж байхад багийн ажиллагаа одоо бие биентэйгээ харилцах ур чадварын талаар байгууллага илүү сонирхож гин үү? Эсвэл тухайн газар ажиллаж байгаа 10 20 хүнтэй хүний тоон хамаагүй байлаа гэхэд яг манай энэ ажилтны энэ хүний сэтгэл зүйтэй ажиллаад өгөөч, тэр хүнтэй наривчилж ажиллаад өгөөч гэж ялгах чинь үү? Аль нь давмгалж байна? Сүүлийн үед бол байгууллага одоо нэг гэрээ сэтгэл зүйч гэдэг тийм хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйчтэй байх шаардлагатай гэдгийг ойлгоцсон. Гэхдээ албан ёсоор ингээд full time ажилтдаг сэтгэл зүйч авчгаар тэрэнд нь итгэж нөгөө ажилчид юм ярихгүй шүү дээ. Жишээлбэл танаа телевизэд нэг сэтгэл зүйч ярьчих юм бол бид нэр ингээ ярьчин. Тэгээ дараа нь таньдаг болсон. Нүрийг харж чадахгүй хамаг юм ярьцээсгүй бол хүнд хэлжүүл яана гэдээ айцтай болдох ч юм уу тийм байдлаар нөгөө одоо сэтгэл зүйч байгууллага дээр ажиллах жоохон асуудалтай байгаа учраас гэрээгээр танихгүй хүн дээр очиж нөө зөвлөгөөгөө авдаг тийм одоо ус чиг хандлага бий болцсон маа. За тийм саналуд бол зөндөө ирдэг. Тэрнээс яг байгууллагуудаа сургалт авахд бол нийтэд нь нэг баг болгох, нэг зорилгын төлөө харуулах тий. Дээрээс нь баг болж ажиллахад хүн тус бүр өөрийгөө одоо таньж мэдж ойлгохгүйгээр зөвхөн бус руу хараад байгаа юм бол юм өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр өөрлөгөө өнгөх тэр хорон мөчийг бас ажилчтай болох гэж зорж байгаа нь бас сайн шатаа санагддаг шүү дээ. Манайх нэг сошиал дээр юу идэвхтэй байгаад байна, хүн юу сонирхоод байна, түүнийг л дагаад байвал сүрхий орчноо мэдэрдэг, одоо юу гэдгийг те чиг хандлага мэдэрдэг гэж ойлгогдохоор бас байгаад идэг. Гэтэл яг хүний сонирхсан болгон руу шуураад байвал нэг сүргийн сэтгэлгээ гэдэг шиг тэгээд байвал ер нь сөрөг тал байх уу, эерэг тал байх уу, нэгнээ дагаал сайжраад байгаа юм шиг бас бодогдох юм. Сайн анзаарах юм бол өөртөө айгуу сайн ажилтдаг, мэдлэгтэй, танин мэдхийгээ сайн тэлдэг хүмүүс л тэгдэггүй штэ. Ихэвчлэн нөгөө танин мэдхийн хүрээ бага.
мэдлэгийн түвшин доогуур. Тэгээд итгэл үнэмшил нь одоо алдаатай юм уу буруу тогтчихсон бол тэрийг одоо мэдээж дагаас авлаа л да. Тэгэхээр тэр дунд бол бас ингээд ялгарч байгаа хэсэг бүлэг хүмүүс бол харагддаг. Тэгээд эндээс нөгөө сая итгэл үнэмшил гэж ярьсных би хөврөд ярьчих уу? Тийм болно. Жишээлбэл нөгөө тэгвэл сэтгэл яасан сэтгэлгүй юм бэ гэдэг тэр одоо бичиж байгаа юмнуудыг харахаар сэтгэл муутай тэргээл хүмүүс аягүй бичиж чанд. За тэгвэл асууя. Сэтгэл сайтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Танихаар. Өөрийнхөө байдаг хүнд муу юм сандаггүй гэдэг нэг олон юм ярих гэдэг тий. За тэгвэл сэтгэлийн хорон гараагүй гэж. Өөртөөгөө ажиллаж сураагүй, өөрийгөө бүрэн таньж мэдэж сураагүй, нийгэм шиг өгөх юм болов. За хэвээ дураараа хариулж байна тий. Тийм байна. Сэтгэл муутай гэвэл өөр дээрээ биш бусдад төвлөрч явдаг, бусдыг шүүх дуртай хүнийг гэж бодож байна. Саяны хариултууд бол бүгд хүлээж авах боломжтой хариултууд. Яагаад энийг хэлж ин гэхээр бид нар нөгөө эхлээ сэтгэл гэдэг зүйлийг бусдаас нэхтэй. Эхлээ сэтгэл гэж юу юм бэ гэдгээ өөртөөс ойлгож байгаа хэсгээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд нөгөө сургалтын үеэр хүмүүсээс ингээд нөгөө тэгвэл эн чинь юу гэсэн үг юм гэхээр яг тодорхойлж хэлж мэдэхгүй мөртлөө ингээд бусдаас шаарддаг тий тэрийг хэлдэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр түрүүн хэлсэн нөгөө сэтгэл муутайгууд муу юм хийдэг дэр гэлдэг гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо хараарай. Сэтгэл сайтай хүн гэхээр сайн сайхан зүйл хийх нь зөв гэж итгэсэн хүнийг хэлдэг гэж болох уу? Сэтгэл сайтай гэхээр үү? Тийм. Болж бас болж байна. За сэтгэл муутай гэхээр муу зүйл хийх нь буруу бишээ гэж итгэж өмөрсөн учраас тэр муу зүйлийг хийдэг хүнийг хэлж болох уу? Болж ийн гэж бодчих тийм. За хорн гараагүй гинэ гэдэг чинь нөгөө эд материал ямар нэгэн зүйлд шунах нь өөрөө буруу биш ээ. Зөв гэж итгэсэн учраас тэр үйлдэлийг хийдэг гэж болно. Тэгэхээр ингээд тайлбарлаад хаар сэтгэл гэдгийг бид нар нэгсэндээс итгэл үнэмшилтэй холбож ойлгох боломжтой. Яг л монголчууд хүртэл тэгээд цагаан сэтгэлтэй гэдэг чи одоо илүү сайн сайхан зүйлийг хийх нь зөв гэд итгэсэн хүнийг л бид нар цагаан сэтгэлтэй гэж хэлж болох гэдэг шүү. Тэгэхээр бид нар сэтгэл гэдгийг ярихын тулд нөгөө тэрийг бий болгож залж чиглүүлж байгаа итгэл үнэмшлийг заавал авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрвээ итгэл үнэмшил нь буруу эсвэл алдаатай тогтчихсон бол хідэн докторийн зэрэг хамгаалаад хідэн одоо тэр бум төгрөг дансанд нь байгаад хичнээн өндөр албан тушаал хашаад ямар ч өөрчлөлт гарахгүй. Буруу итгэж үнэмшсэн зүйл дээрээ л нөгөө нэг зэвсгүүдэл нэмээд юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр буруу зүйл илүү хүчрхэгжүүл илүү л аюултай болно. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр хүмүүс сонсож байгаа болгоно үнэн зөв байж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Одоо энэ подкастуудаар оролцож байгаа хүмүүс ч гэсэн миний яриаг ч гэсэн араас нь шүүх хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Тэгжиж итгэх нь зөв үү үгүй юу гэдгээ шийдэх ёстой шүү дээ. Тэгээд нөгөө нэг хэрвээ зөв гэвэл авлаа, буруу гэвэл авахгүй. Гэтэ зөв гэж итгэж байгаа тэр зөв гэдэг хэмжүүр чинь өөрөө бас юу илээ гэдгийг мэдж байгаа юу гэл тэ. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр бид нар хүссэн үсээгөө танин мэдхүүгээд хэлэхгүй бол уншиж судлахгүй бол уншснаа ойлгохгүй бол ойлгосноо дахиад ойлгож юу гэдгийг шалгахгүйгээр зүгээр л өдөр тутмын ингээл зүйл уншаал хараа савлаал яваад ах юм бол иргэн хөгжихгүй бол Монгол хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр иргэн болго өөрийгөө хөгжүүл чинь хэрвээ сайн сайхан нийгэмд амьдрий гэж бол хэн нэгнээс хүсэх биш. Өөрөө тэрний нэг хэсэг байх тухай бодож эхлэх цаг ер нь бол болцсон байна. Тэгээд тэрний даваа ч гэсэндээ тийм хүмүүс ч гэсэн их олширч байгаа. Одоо гадуур сургалтыгээ явж байхад хүмүүсийн хандлагаас айгүй өөр болсон анзаарэгдэж байгаа юм. Яг сая таны хэлдэг шиг хүмүүс үнэхээр юм уншдаг байгаасаа уншснаа ойлгосноо дахиж ойлгоод өөрийн гэсэн дүн шинжилгээ хийхгүй болвол надад бас яг тэгж бодогдоод идэв. Чат GPT-гээс юугаар ялгаатай гэж ном уншчаал та надад дамжуулаад би тэрийг танаас буцаал дамжуулах юм бол нөгөө чат GPT-гийн олон талаас хийсэн судалгаач байд юм уу те төвөрч байд юм уу яг тэрнтэй адилхан гэж бодоод байдаг. Тэгтэл одоо миний мэдрэмжээр өглөө босоод баяа хэд нэг 7 хоногт өөрийнхөө дагдаг хүмүүсээс бичвэрээс нь би нэг аятайхан бичвэр олж уншчих юмсан гэж боддог байхгүй. Тэгээ үнэхээр тийм аятайхан бичвэр олоод уншихад надад бол нөлөөлдөг. Тийштэй ямар гоё ингээл те. Ямар гоё ингээд урам авдаг. Харин одоо инфлюенсер
лектор, яг ингээд зөвлөгөө өгж байгаа хүмүүс олон болохын хэрээр, юм бичиж байгаа хүн олон болохын хэрээр тэр хүмүүсийг яаж шүүж тийм ээ, алийн зөв гэж яаж үнэлэх юм бэ? Эн чинь тэгээд яг энэ шүү гэж тодорхойлох боломжгүй ч гэсэн нэг юм баримжаа байна уу? Тийм одоо тэр чинь тэгэл нөгөө мэдлэгээр л баримжаал штэ. Хэдий ч нэ уншиж бодож бясалгаж тэр чинь зүгээр уншаад орхичихгүй тийм. Уншснаа ихээд бодож боловсруулах хэрэгтэй. Тархины чинь хамгийн чухал одоо ерөөсөө гол үйлдэл бол ерөөсөө бодох шүү дээ. Бодох, боловсруулах тийм. Тэгэхээр за энэ олонний танил гэж гарч ирж байгаа хүмүүс энэ бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь шийдвэр гаргалт сонголт. Гэхдээ хэнийхийг нь одоо сонсох уу, авах уу, хаях уу гэдэг бол цэвэр сонсож байгаа хүмүүсийн эрхчлөөний асуудал байхгүй юу. Тэгэхээр зарим нь магадгүй олон дагагчтай болоод тэрнийхээ дараа мөнгө олох гээд хүмүүст юу ч хамаагүй ярьж ахт нь тэрэнд нэгтгээд хайр амьдралынхаа цагийг үрээд те нөгөө сэтгэл зүгээ хямраагаад байх юм. Тэр бол тэр хямарч байгаа хүнийх нь сонголт болохоос биш нөгөө хүн бол одоо тэгээд юу зөв гэж ин тэрийг л хийж штэ. Тэгэхээр нөгөө оюун ухаанаа бидэрт хэлэх хэрэгтэй. Тэгэхэд бол мэдлэгж авах хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс тэгдэг нөгөө одоо настай хүнээс үг сонсно тийм ингээл нас явах тусам ухаан тэлж нэмэгддэг учраас одоо энэ 50 60 гарсан хүмүүсээ ч гэсэн бид нар сонсох хэрэгтэй гэл тийм. Нэг талаараа тийм нөгөө талаараа үгүй. Өөрөөр хэлбэл нас чинь өөрөө сэтгэл зүйн нас, биологийн нас, хронологийн нас, за оюун ухааны нас гэдэг дотор маш олон янз. Тэгэхээр биологийн нас, оюун ухааны нас хоёр ялгаатай шүү дээ. Биологийн нас ингээд нэмэгдэж болно. Хронологийн нас гэдэг нь яг нэг нэгээр нэмэгдэж байгаа нас одоо 30 таа бол 30 таа. Гэтэ 30 таа хүний биологийн нас нь 29 таа юм шиг байж болно. Оюун ухаанаа хөгжүүлдэг бол 15 таа шиг байж болно. Ингээд бүгд ялгаатай илэрдэг болохоос тийм болохоор нөгөө нас нэмхийн хэрээр ухаан нэмнэ гэдэг бол өөрөө бас шууд хүчнтэй үйлдэлдэг хувь биш байх юм ш. Тийм болохоор нөгөө зарим одоо эцэг эхчүүд бас тэгэж яадаг. Ахмад хүний үгийг сонссонгүй, эцэгхээ сонссонгүй гэдэг. Сонсох нь зөв ахмад хүнээс. Гэтэ хэрвээ үнэхээр буруу бол хорох учруулахаар бол тэрийг сонсохгүй байх эрх нь биднэрт бас байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр хүнийг сургая, хүнд хэрэгтэй юм одоо өгье гэж л байгаа бол хүнд хэрэгтэй зөв зүйлээ л ярьдаг байхад одоо өөрсдөө бид нар бас хичээх суралцах хэрэгтэй болчихно гэсэн. Тэгэхээр бусдад хэрэгтэй юм яри, бусдаас хэрэгтэй зүйлээ ялгаж шүүж авч чаддгүй. Инként бол биднэрт мэдлэл хэрэгтэй, танин мэдлэл хэрэгтэй. Тэрнээс мэдлэгжээгүй, танин мдэггүйгээр бид нар туршлага хуримтлуулвал маш их алдаатай туршлагуудад томидлогдох боломжтой байхгүй. Тэгэхээр туршлага болгон бас үнцэнтэй байж чадахгүй байх тохиолдол байна гэсэн. Яг тэгж бодож байна. Одоо таны бичвэрийг би бас уншиж байсан. Тэгээ яагаад таныг сонгосон гэсэн чинь хүн юм үдсэн туулснараа туршлагажаад зөв болдго юм уу гэсэн чинь бас биш ээ. Яагаад гэвэл үдснийхаа хэрээр улам шазран болоод байдаг тий. Улам хатуу болоод хүнийг ингээд буруутгаад байдаг. Тэгээд энэ хүн яагаад өөрөө ийм юм үдчихэд ийм зан гаргаад байгаа юм болоо гэд амьдрал дээр угаасаа ингээд боддог штэ. Тэгэхээр энэ шалтгаанаас нь би бас таныг урьсан. Тэгэхээр энэ миний хувьд нэг яг таныг одоо юу гэж байгаа юм те шүүн гэхээсээ илүү сонголт хийх бас нэг шалгуур болоход надад нөлөөлсөн тийм хүчин зүйл юм аа. Хүчин зүйл бас. Одоо хүмүүсийн хүлээж байгаа бит хоёрын ярьцлагынхаа ахинд хэлжсэн боломжийн талаар надад бидэнд тайлбарлаж өгөөч. Боломж гэдэг миний санаанд бидний санаанд багтаад байгаа болгон боломж юм уу? Эсвэл бас л ийм эргэлзээтэй байсан. Тэгэхээр бас нэг асуулт гарна. Боломж гэдэг зүйл байдаг. Тэрийг бид нар олж авах тухай юм уу? Эсвэл тэр боломжоо өөрөө ашиглах тухай, бүтээх тухай юм уу? Бас бүтээх. Гарч ирж байгаа боломж болгоныг ашиглах бас боломжтой билүү бид нар. За хэрвээ боломжтой гэж үзвэл бид нар бэлэн байгаа билүү? Жишээлбэл өөрийг чинь одоо юу гэдгийг за Монгол телевизийн Итали руу мэрэгчлэн бэлтгэж байна. Итали хэлтэй хүн хэрэгтэй боллоо. Боломж мөн үү? Биш ээ. Ер нь бол мөн. Гэтэ Итали хэлгүй хүнд энэ боломж биш. Тэгэхээр боломж одоо юу гэдгийг гой санагдж байгаа болгон боломж байх албагүй, боломжчгүй. Тэгээ боломжийг ашиглаагүй гэж өнгөрлөөгээд тэнд одоо муу буруу болсон зүйл ерөөсөө байхгүй шүү дээ. Боломж болгон ашиглагдах албачгүй юм байна.
боломжчгүй юм байна. Дээрэс нь боломжийг бид нар өөрсдөө бас бүтээдэг гэдгээ анзаарах хэрэгтэй. Сүүлийн үед нэг юм жоохон тууширсан хандлага гарч ирээд байгаа. Нэг хүнтэй ярьжсэн чинь бодлын хүчээр би боломжоо бий болгочдаг гэл тий. Бодоолах юм бол боломж бий болдог. За окей. Тэгэнгүүт одоо ингэ хэрвээ тэр хүнийг нэг сар нэг тусдаа өрөөнд байлгаад гаднаас нь цойжлоод тэгээ нэг сар бод. За тэгээ биелэх үү? Билгүй. Өөрөөр хэлбэл бодно гэдэг чинь үйлдэхийн эхлэл шүү дээ. Нэг хүн тэгсэн байхгүй би ингээд яг ийм машин авъя гэж бүр мөрөөдөлсэн чинь манай найз тэнд байна гэж хэлээ. Тэгээ би очиж авсан шүү дээ гэд. Гэтэл тэр чинь мөрөөднө гэдэг чинь нөгөө тархинд төсөөл бий болоод тархичин байд бусыг ялахгүй юм чинь одоо тий яг ийм юм хийнээл гэл одоо эзэн юу гэждэг нь тархи тэгжил үлдэн шүү дээ. Тэгээд мань нөхөр ийм машинтай болох тухай айгүй олон хүмүүст ярьсан байгаа байхгүй юу? Яг л ийм л болохыг хүсэж байна гэд. Тэгсэн нэг найз нь яг тэр машиныг ховор машин байна л да хараад найздаа энд байна гэд мэдээлэл өгөөд тэгээ нөгөө чи очиж авангуудаа энэ бол бодлын хүчээр биеллээ гэж харж байгаа. Тэгэхээр бид нар нэг төөрөгдөлд ороод байгаа юм зүгээр л бодоод биелдэг юм биш шүү. Энэ нэг юм бэлэнчлэх те эсвэл юу ч хийхгүйгээр юм олж авах тухай тийм залхуурах одоо сэтлийг бий болгодог тийм буруу ойлголтыг өгөөд тах шиг байгаа юм. Бодох нь зөв. Угаасаа л бодож иж нөгөө тархичин тэр зүйлийн төлөө сэтэл үйлдэлх юм шүү дээ. Тэгээ үйлдэлхийн тулд хичээн зүтгэн. Тэгээ эцэст нь тэр чин болж байгаа гэдэг нь энэ бол таны хичээл зүтгэлийн үр дүн болохоос зүгээр ингээ бодож сууж байгаа бүтдэг юм бол байхгүй. Тийм боломжийг бас тэгж авахгүй ч одоо алдаатай юм гэх юм уу буруу итгэл үнэмшилтэй хүмүүсээс маш их байна. Тэгээ тийм байх нь их таалагдаад байгаа учраас тэрэнд итэг хийх хүсээд байна тий. Хялбар болохоор гэж тайлбарлаж байна. Ерөөсөө хялбар юмд дэлхий болгоч гэдэг юм тий. Бараг би ингээ хөвтчээ тагаас нөгөө хөвтнасаа хийгээд тий. Намайгаас засаадах гэж яатай л яг адилхан юм хүмүүс хүсдэг байхгүй. Ер нь бол тархичин тийм шүү дээ. Аль болох хялбарчлах нэг залхуурч байгаад хамгийн бага ерөөсөө хүний бие чинь хамгийн одоо бага энерги зарцуулаад хамгийн их үр ашгийг л одоо олж авах тий. Бас нэг юм байгалийн зохицол байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэйгээ холбоотой ч юм уу ямар ч гэсэн л хаана юу ч хийхгүй хамгийн бага хүч зарцуулаад хамгийн их мөнгөтэй, мэдлэгтэй, баян, сайхан болох боломжийн тэрийг хайж идэг. Тэгээ тийм миний ярингууд тэрэнд аягүй дурлаад ингээд шавдаг тий. Дуртай байх юм. Тэгэхээр жишээлбэл би та өөрөө зүтгэх ёстой, хичээх ёстой, унших ёстой, судлах ёстой гэхээр магадгүй одоо сонсож байгаа хүмүүс ч дарамттай сонсогдох бас магадaltaй байхгүй тий. Оны ихэнд олон боломжуудаа хүмүүс хараад жилийн төлөвлөгөөгөө боловсруулдаг штэ. Эсвэл энэ оны төгсгөл дараа жил ингэнэ гэд. Тэгээд магадгүй их олон юмыг боломж гэж хараад түүнийг тэрэндээ зориг тавиад бүр төлөвлөгөөндөө оруулаад хүншлийнхаа хэрээр хүлээж ирэхгүйгээр олон юм төлөвлөсөн байж. Тэг мэдээж эн чин жилийн дотор оны сүүл болоод харахаар олон юм дээр унаа штэ. Тэр хэрээрээ сэтгэл санаагаар унана. Тэгэхээр та алийг боломж гэж харах юм, алийг нь яг зориг гэж харах юм, алийг нь яг төлөвлөгөө болгоод бид нар жилийн дотор энийгээ хийцэн байх юм бол энэ нь амжилт, харин ингээгүй байх юм бол энэ та үнэхээр энэ жил хийцгүрчжээ гэж хэлэх. Эхний ээлжинд нөгөө хүсэл хэрэгцээ хоёроос ялгаа сурах хэрэгтэй. Бидний хүсэл бол хизээч бүр биелэгт дуусахгүй шүү дээ, тийм. Нэг юм болчихвол ахаал нэг гингсэр ал хүслийг ханаас. Тэгэхээр нөгөө одоо энэ жилийн эхэндээ жишээлбэл тавьж байгаа тэр зүйл маань өөрөө хэрэгцээ тулгуурлаж гинөө, хүсэл тулгуурлаж гинөө. За хэрэгцээ бол зайшгүй тэрийг төлөвлөнө. За хүсэл байх юм бол окей, ямарсан оролдоод үз хэрвээ биелэхгүй бол тэр нь миний одоо зорилго биелээгөө гэдэг тэр шалгуурт бол орохгүй байхаар бас хийж болно шүү дээ. За тэгээ дээрэс нь нөгөө одоо миний нэг хүмүүст хэлхийг зориод байгаа зүйл нь хэрвээ амьдралын зорилго тодорхой бол юу төлөвлөх үү те ахин шинээр юу сурах уу юу хийх үү гэдэг бүх хэмжээнд дээр амьдралын зорилгоо эсвэл алсын араагаа хангад чинь чиглээд гараад ирэх байхгүй юу. Тэр нь бид нэр илүү юм бодох ямар ч хэрэггүй шүү дээ. Жишээлбэл надад бол одоо юу гэдэг Вьетнам хэл сурна гэд ингээд тавьж болохгүй байхгүй. Тэгээ миний хайрын цаг шүү дээ. Би тэрийг сураад юунд ч хэрэглэхгүй гэдэг нь миний амьдралын зорилго бүр тодорхой шүү дээ. Гэтэл яг энэ шиг юм зорилго тавьдаг хүмүүсээс тааралддаг. Яг энийг ингэж тавьж яах чангууд гоё штэ. Тэ? Олон хэлтэй болно гэж. Тий, олон хэлтэй. Энд чи тренд штэ.
яг үнийг хэлэхэд үнэхээр амьдралын чинь зорилгод эсвэл алсын хараанд чи хувь нэмэр оруулахгүй бол таны цагийг, стрессийг, бие махбодыг чи ядраах тийм зүйлийг төлөвлөж зорилго тавиад уусаал хэрэггүй. Бид нар жоохон бодиттой байх хэрэгтэй. Одоо ер нь насанд хүрсэн хүмүүс илүүтэй сонсож байгаа шүү дээ. Бодиттой байх хэрэгтэй, өөртөө хайртай байх хэрэгтэй, бусдад хэрэгтэй байх тухай боддог байх хэрэгтэй. Одоо зүгээр салхинд хийж байгаа хамхуус шиг амьдрал хайран байхгүй тий. Хизээ одоо өнгөрөхөө мэдэхгүй шүү дээ. Тийм ч ядаж нэг юм амьдарч байгаа хугацаагаа утга учиртай өнгөрүүлэх нь чухал. Хэр удаан амьдрах та биш, хэр утга учиртай амьдрах вэ гэдгээл бидний одоо эцсийн хэмжүүр шүү дээ. 100 наслчаад бусдад гайтай амьдарч ирснаас тий нэг чанартайхан наслаад амьдарч байгаа хугацаанд бусдад хэрэгтэй юм хийх үү? Дахиад хүний сонголтолтой. Би бол одоо тэр сүүлийн сонголт шүү дээ. Юм хүнд амьд байх хугацаанд хэрэгтэй утга учиртай байхад нь л туслая. За тэгээд ингэнгүүт энэ зорилгууд өөрөө тодорхой болчих юм бол дараад нөгөө энэ миний хувьд боломж уу, боломж шүү гэдэг чинь тодорхойл гараад ирж шүү дээ. Хэрвээ зорилгот чинь дэмнэхээр бол тэр бол боломж. Хэрвээ дэмнэхгүй зүгээр цагийн гарц нэг сэтгэл хөдлөлөөр автаад өнгөрөх зүйл бол тэрэнд хайрын ингээд явж байгаа зорилгоос хажуу тишээ гарч хэрэггүй л гэж л боддог шүү дээ. Тэгэхээр та хэрэгцээнд тулгуурласан болгоныгоо төлөвлөгөө болгоод оруулж ирээд ах юм бол энэ нэгдүгээрт гэж ярьж штэ. Гэтэл тэр хэрэгцээ их бага байгахаас шалтгаалаад бас л тэр жилдээ хийж амжихгүй юу гэдэг орох бах та. Тийм. Тэгээ хэрэгцээ чинь нөгөө нэг Айзенхауерын матрис шиг нөгөө яаралтай, чухал тий. Одоо нэг шаардлагатай дээр гэдгээрээ бид нар ингээд одоо тэрийг бас ангилна штэ. Яаж ч бодсон ер нь ингээд тавьсан зорилгууд 100% яг биелдэг тохиолдол их л ховор. Тэ? Тэгэхээр ядаж жишээлбэл нэг тэдэн хувьдаа биелсэн байл би биелүүллээ гэж үзнэ гэдэг нэг тийм шалгуураас гаргачих хэрэгтэй. Жишээлбэл би танхимд ороод сургалт орохдоо хүн бүхэн ойлгоод над руу анхаарал энэ одоо биеллээ гэж би үздэггүй. 10 хүн байна уу 100% хүн байна уу хамаагүй нэгэн хүнд би сэтэл төрүүлэх нь л миний хувьд чухал. Гэт одоо би нэг шалгуур үзүүлэлтээр гаргачих штеп. Тэгэхээр тэнд нэг хүн таалагдахгүй байлаа гэд би сэтгэлээр унахгүй байна. Тэнд нэг хүн ингээд зүргэлж илаа гэд би за би муухай зааж байгаа юм яана гэж би бодохгүй байх нь анхаарч байгаа хүн ядаж байгаа гэдг нь миний хувьд энэ бол амжилт гэж би өөрөө харж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зорилгоо жишээлбэл ингээд хэрэгжүүлээд яг ямар хувьтай яагаад биелсэн байх юм бол би болсон гэж үзэх юм гээд. Тэгээ өөртөөс жоохон хайртай хандах хэрэгтэй. Тийм хатуу хөтөө хэрэггүй. Тэгээ зарим хүмүүс нөгөө цагийн төлөвлөлтөө хийхдээ тэгдэг ингээд өдрийн цагийг бүр шигүү. Яг 3-4 цагийн хооронд йогагаа хийн. Тэтэс тэтгэн гэчгээр заримдаа тэр цагт амжихгүй байж болно шүү дээ. Тэнгүүд би чадсангүй би олстой арчаагүй амтан байна гэдэг нэг сэтгэлээр онцдог. Үгүй йога хийн тухайн өдрөө хийжлээл хэдэн цагт хийсэр нь яадаг юм. Хийсэн үл гэдэг нь чухал шүү дээ. Хийхгүй байлаа ч гэсэн үгүй тэ маргааш хийж болох юм чинь заавал өнөөдөр хийх хүндэл өөрийгөө зовоож яах юм. Тэгэхээр жоохон уян хатан бас өөртөө хайртай бай. Өөрийгөө хайрлаж иж бид нар чинь бусад хүмүүсийг ойлгож хайрлаа шүү дээ. Өөртөө хатуучин хандаад байвал бусдад ч гэсэн тэгж хандна шүү дээ. За ашгүй дээ би одоо бас яг ингэж ирсэн чинь жоохон тайвширж байна. Яг тэгэхээр одоо 11 сар гарцсан байна. Миний энэ жил хийн гэж бодож исэн юм бас л хэцүү санагдчихж байгаа. Тэгэхээр нэрээ жоохон өөртөө хайртай бай, ууж жоохон бай гэд бодож байна. Надтай адилхан бодож байгаа энэ сонсогчид одоо чинь маргааш өглөө нэг хүний бичвэр байдаг шүү дээ. Хаяа ч гэсэн муу айж болох уу гэл тэгэнгүүт чинь хийж чадаагүй ажиллаа өөрийгөө зөвтгөө те. Ашгүй дээ тийштэй гэл ингээд санаа амраад гараа явчин. Тэгэнгүүт нөгөө талд нь хэр удаа өөрийгөө тайвшруулах юм бэ? Энэ ажил чинь хэдийн хэмжээнд хойшлогдчихвол чи те тавьшруулахгүй байх юм бэ гэдгийг. Тэгээ наач нөгөө одоо зарчим байгаа байхгүй юу? Хим хэмжээ гэдэг зүйл те. Болно болохгүй. Гэт нэг хэмжээгээ бас гаргаж ир. Жишээлбэл би одоо ингээд яг үнэлэхэд доктор хамгаалчмаар байхгүй юу? Тэнгүүд ингээд надаас үл хамаарсан юм шалтгаанууд гарч ирж байгаа. Би бол одоо ингээд 25 он дуусгаад хамгаалсан байна гэж төлөвлөсөн байсан чинь одоо 26 он гарахаар болчлоо. Тэнгүүд би бүр өмнө нь байсан бол магадгүй нэг 30 дөнгөж гарцсан те. Ийм байсан бол би өөрийгөө харьчаагүй, чадваргүй те. Станараа чинээрээ даанч тэгээ. За тэгээл сэтгэлээр унаа. Одоо би юу гэж бодох вэ? Яг үнэлэхэд 2-3 сар хойшлох 2-3 сарын наан хийхийг ямар ялгаа байгаа. Ямар ч ялгаа байхгүй бодохоор. Тэгээ дээрэс нь энэ ондоо багтааг байлаа гэд аим биш. Заяа биш. Дур те.
өөрөө өөрийгөө тайвшруулах тийм аргуудыг бид нар хэрэгэлдэг байх хэрэгтэй юм билээ. Бүр аминд тулчаагүй бол хийхгүй бол одоо өөр болохоо болчоогүй бол юм хойшлогдох байж болно шүү дээ. Ямар энэ чинь нэг юм үйлдвэрлэлийн процесс яваад яг эзэндээ хүрэхгүй бол гэдэг бол арай өөр тий. Гэтэл хувь хүн өөрийнхөө амьдралаас жоохон тийм зөөлөн хандах хэрэгтэй. Тэгжээч бас сэтгэл санаагаар унахгүйгээр урагшлах нэг шалтгаан бас сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах нэг хэрэгсэл шүү дээ. Бас өөртөө. Гэтэ юу хандна гэдэг чинь дураараа зөнгөр байх тухай яриаггүй шүү дээ. Тий. Тэрийг бас бид нар хэм хэмжээгээ мэднэ. Тэнцвэржүүлэх хэрэгтэй. Боломжоо ашиглахын тулд хүн юу хийж болох вэ? Юу хийж болохгүй вэ? Энэ л миний боломж юм чинь гэл өөр хүн байдгүй юм шиг, тэр хүн сэтгэл зүрэхгүй юм шиг харгас хандж байгаа үйлдэлүүд бас байдгаа. Яг өөрт таараагүй ч гэсэн хөндлөнгөөс ингээ харж хахад хүний боломжийг тийм ээ юу ч биш юм шиг булаагаад л өөрөө хийсэн юм шиг дөвийгөөд л байдаг тохиолдол байдаг шүү дээ. За одоо миний санджаар Джон Локийн хахаа нөгөө юм хэрвээ одоо өмчийн тухай нэг ойлголт байгаа байхгүй. Хэрвээ таны хөдөлмөр шингэсэн л бол та тэрийг ингээд өмчлөх хэрэгтэй. Гингүүд одоо хэрвээ би ингээд газарт баах ингээд битүү ногоо тарчих юм бол тэр газар минийх болтно л дээ. Гэхдээ хажууд нь юу хэлсэн гэхээр гэхдээ бусдад ч гэсэн өмчлөх газар үлдээх ёстой гэдгийн цаан ч одоо амин хуваа хичээж болохгүй гэдэг санаа явж байна. Яг тэрнтэй адилхан энэ боломжийг ашиглахын тулд ямар ч хамаагүй аргаар гээд хэрвээ бусдыг хохироож байгаа бол тэр боломжийг одоо зөв шударга ашиглаж байгаа хэрэг огтосооч биш. Энэ бол амин хуваа хичээх гэдэг бол хевлэр явагч амьтдын бүр тэр гарал үслээс ярих юм бол амьд үлдэх одоо тэр нэг механизмаас үүдэлтэй байхгүй юу? Би л одоо идэхгүй бол амьд үлдэхгүй. Тэ? Би одоо ингэхгүй бол өлсөж үхэн гэдэг нэг би буюу тийм амтналаг шинжтэй одоо тийм шийдвэр гаргалтууд тэнд гаргаж ин гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл хүний нийгэм буюу хүн болж бүрэлдээд нийгэмд амьдарч л байгаа бол бид нар хуваах, хуваалцах тийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Яг үнийг хэлэхэд чадж байгаа дарга байхгүй шүү дээ. Хүн бүхэн хүснээ хийж чадах уу? Чадна шүү дээ. Ер нь бол чадна шүү дээ. Тааж чадна, би ч чадна. Гэхдээ тэгэж болохгүй гэдгийг мэдээд заримдаа бид нар юмнаас татгалзах бүр тийм зоригтой байгаа шүү дээ. Тэгжээж бид нар урагшилж байгаа шүү дээ. Тэгэхээр олдж байгаа боломж болгоныг ашиглана гэдэг яг үнийг хэлээд opportunist гэдэг бас ойлголт байдаг шүү дээ. Боломж хайж амьдэрдэг хүн тий. Бүтээх тухай ойлголт байхгүй, өөрөө хичээх тухай ойлголт байхгүй. Тэгээ хүн дагаал боломж хайгаал явж идэг. Одоо нэг юм олз хайж байгаа араатан шиг. Тийм төвшний хүн жишээлбэл боломжийг шууд олж аваад бусдад үлдээхгүй ямар ч хамаагүй аргаар гээд хүн хохироож байгаа бол энэ явж зөв хүн буюу одоо ухамсар оюун ухаан тэнд одоо бүрэн дүр ажиллаж гинөө гэдэг нь ч өөрөө асуудалтай болчихж байгаа. Тэгэхээр боломж гэдэг хэрвээ гарч ирэх юм бол бид нар гоё хуваалцдаг байх хэрэгтэй. Үнэхэрийн тэрийг олж авахгүй бол амьдрч чадахгүй байгаа бол ер нь боломж хайж амьдрдаг хүн бий болчихжээ гэд өөр лүгээ эргэж хараад өөрөө өөрийгөө ахаад дахин шинжлэх сургах тэр процессыг хийх хэрэгтэй. Тэгэхээр амьдралын зорилгоо тодорхойлсон хүний хувьд гоё сайхан санал болгон боломж биш гэдгийг л ойлгодог болчдөг. Хэрвээ боломж болгоныг ашиглах ёстой юм байна л гэж бодож байгаа бол тэгчл хичээж байгаа бол бид нар өөрлөгөө өнгөж харах цаг болж ийл гэсэн үг. Нэгсэндээ боломж болгон таних биш. Энэ удаад тэр хүнийг ч байх боломжтой гэдэг тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ зарим тохиолдолд. Тий. Хүн өөрийгөө нэг таниад ирэхээр за одоо үнэхээр ийш тийшээ явах байдаг юм уу, юм авах байдаг юм уу, нэг ажил мэргэжлийн хувьд ч байдаг юм уу. Тэр яг үнэндээ хүн хүнийг хуурч чадах ч гэсэн өөрийгөө хуурахгүй. Би энэ ажлыг үнэхээр хийж чадах юм уугүй юу гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ би хийж чадахгүй гэвэл зүгээр ингээл за болчихгээл өөрийгөө татчмаар бас тэгээд чаддаг хүнээр нь хийлгээд тэр чаддаг хүний хийснээр олон хүнд одоо өөрөө өөчтэй тэр хувь нэмрээ оруулах тэр боломжийг нь бид нар олгох хэрэгтэй. Магадгүй боломж гэдэг нь өөр хүнд олгож байгаа боломжийг бид нэр тэр хүнд нь олгож чаддаг байгаа нь хүртэл бид нар тэр боломжийг ашиглаж байгаа хувилбар байж болно шүү дээ. Өөрөө ашиглахгүйгээр хин нэгнээр дамжуулж ашиглуулах замаар
олон нийтэд хэрэгтэй зүйл байвал би тэр боломжоосоо татгалзнаа гэдэг чинь тэр боломжийг ашигласнаас ялгаа юу? Нэр боломж гэд эхлээд сонсоход бол бүх юм чөлөөтэй юм байна. Бүх юм надад ашигтай юм байна. Ерөөсөө бүгд л эерэг юм байна гэсэн нэрээ ингээд бодоод үзэхээр боломж биш, ашиглаж болно болохгүй гэд олон тал гараад ирж байна. За тэгэхээр одоо бас нөгөө асуудал шийдэх тухай ярихад асуудлыг нэг ийм хошин ч юм уу нэг яриа байгаад байдаг штэ. Найзтайгаа уулзаад чи нөгөө асуудлуудаа яаж шийдсэн? Би нөгөө асуудлаа шийдсэн штэ гэсэн чи яаж гэсэн чинь асуудал биш юм байна гэл бодцсон. Ингээл уг нь ингээ бодчихдаг бол одоо ингээл яа болоо те. Би өөр юу бодох шаардлагатай. Гэтэл ингээл бодчихоо шийдэгдэчихөө. Яах вэ? Тэгээ нөө шийдэгдэг үйлцэн асуудал болгон асуудал хэвээрэл байна штэ. Тэгэхээр ямар ч тохиолдолд асуудлыг бол шийдэж л авах хэрэгтэй. Гэтэ яг нөгөө шийдэхгүй байна гэдэг нь хүртэл өөрөө шийдэж байгаа нэг хэлбэр гэж үздэг л те. Тэгэхээр бид нар тэр нөгөө асуудалтай эхлээд анализ хийх хэрэгтэй. Магадгүй надтай хэрэлдэгээд ингээд бүр ингээд орилоод ахт нь би асуудлыг шийднэ гэдэг өөдөөс нь орилоод ээж болохгүй те. Тэгэхээр асуудлыг ямар нэгэн аргаар заавал шийддэг л байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр орхигдож байгаа асуудал болгон асуудал хэвээрээ үлддэг. Нөө тэрний жишээд чинь анхны хайр яагаад мартагдаагүй гэсэн чинь шийдэгдээгүй үлдсэн асуудал болохоор гэдтэй. Тийм байна. Тэгэхээр шийдэгдээгүй үлдэж байгаа асуудал хэвээрээ л үлддэг гэдэг тэрөөсөө мартаж болохгүй. Тэгээд ямар нэгэн аргаар биш зөв аргаар шийдэх гэж л хичээх хэрэгтэй. Ер нь ямар нэгэн аргаар шийдэх, ямар ч хамаагүй аргаар хийх хэдэр гэдэг бол ер нь мэдлэг дутуу. Тэгээд сэтгэл зүйд төлөвшөөгүй, оюун ухааны хувьд бас чадваржаагүй, оюунлаг бас хүмүүсийн ер нь бол үйлдэл яриа. Одоо мэдлэгчсэн бусдыг бодох хэрэгтэй юм байна, амин хувиа бодож болохгүй юм байна гэдэг илүү нийгэмшсэн хүн бол хизээч ямар ч хамаагүй аргаар шийдэх гэж үздэггүй. Дандаа л хамгийн зөв, хамгийн боломжтой хэлбэрийг л хайждаг шүү дээ, тэ. Хүн хүний онцлогоос шалтгаалаад алиг асуудал гэх үү, алиг асуудал биш гэх үү гэдг нь харагдаад тах шүү гэдэг. Зарим хүнд үнэхээр асуудал тулгарчаад хахад тэр хүн маш өөдрөг те шийднэ болно гэж гарцаагаа явж идэг. Зарим хүн бол одоо юу гэдгийг сонсохоор чи тэгээд наатхандаа санаа зовоод байгаа мó гэж гайхахаар хүмүүс байгаад байдаг. Энэ хүндээ юм уу, асуудалтай юм уу, яаж ялах вэ? Гэхдээ нөө тэр чин бид нар одоо яг бал хугарчлаа гэдэг чинь асуудал мөн өмнө штэ бал хугарцсан те. Гэтэ зарим нь юу чи бал хуглаадахтай яд ингэж уурж байгаа зарим нь ахаа шинийг авчихл та. Өөрөөр хэлбэл нөгөө хэр эерэг байна гэдэг бас их чухал. Эерэг асуудалд эергээр хандаад нөө сөргөөр хандаад нөө. Өөдрөгөр хандаад нөө гутрангаар хандаад нөө гэдэг чинь те. Тэгэхээр асуудлын их багтаа биш тухайн хүн тэрийг яаж хүртэж хүлээж авч хариу үйлдэл үзүүлж байгаараа л ялгарч байгаа. Тэгэхээр тухайн хүнээсээ гэсэн үг. Ингэж шийдэх юм байна тийм ээ. Түрүүнтэй асуудлыг шийдэхгүй байх юм бол энд хоримтлагдаад байна. Ямар нэгэн аргаар шийдэх ёстой гэсэн шүү дээ. Тэгэхээр сэтгэл яг судлаачийн хувьд зөвхөн нөгөө стратегийн хувьд биш сэтгэл судлаачийн хувьд хэрвээ асуудал шийдэгдэхгүй таймжраад ах юм бол хүний сэтгэл зүйд өдөр тутмын амьдралын чанарт ажлын бүтээмжинд яаж нөлөөлөх вэ? Тий одоо бидний мэддэг нөгөө бүр сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүснэ. За тэгэл хямран, стресст нь хамгийн гол нь яагаад нөгөө юм сэтгэл зүгээ доктортой байдлахыг эрмэлз гээд байгаа гэхээр тэр чинь өөрөө бие организмд нөлөөлөд нөгөө бие мах бодч өөрөө муудчих юм бол бид нар чинь бие мах бодийг чи ашиглаж л одоо үйлдэл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо тэр хүн өөрөө эрүүл байхын тулд сэтгэл зүйн эрүүл байж би эрүүл би энэ өөрөө бас эрүүл амьдралын эрүүл хэм маягтай ээж ш тэрийгээд байгаа сэтгэл зүй бас дэмжигдэн ш энэ хоёр хоорондоо харилцан хамааралтай. Тэгэхээр тоолж томшгүй янз бүр юу гарна штэ. Тэгээ тэр нөгөө саяхан 2025 онд за ямар Жорж үлээ одоо нэрийг мартчихсан сүүлд уншижсэн судалгаа нэг 58 настай эмэгтэй одоо морондоо шийдэг одоо том болсон юм хүн бас тийм юу байдаг юм л та. Тэгээ маш олон юм шалтгаанаас болоод ингээд тэр өвчин үүсдэг. Тэгээд мэдсэл хийсэн юм байна. Одоо ингээд нэг шилэгдэг болох юм. Тэгсэн чинь хിവэрэ байсан гинэ тэр. Тэгээд дараад нөгөө эмчнэр ингээд бүр учрыг олох гээд судлаа ярилцаад утсан чинь сэтгэл зүйн асуудал өөрөөр хэлбэл үйл ухамсарлахын төвшөнд дарагдчихсан нэг тийм айц
Тэр нь өөрөө нөгөө нэг яагаад байгаа мэдэхгүй мөртлөө тэр нь ингээ бидний зан үйлд нөлөөлдөг шүү дээ үл хонсор. Тэгээд тэрийг нь олж мэдээд сэтгэл засал хийх замаар тэр эмэгтэйг эмчилсэн байхгүй юу. Гэтэл хэрвээ анханаас нь сэтгэл засал хийгээд тэрийг эмчилсэн бол мэс засал хийж нөө янз бүрийн тайрч авах хэрэг байгаагүй. Тэгэхээр биднэрт энэ биеинд илэрж байгаа маш олон өвчний шалтгаан нөө сэтгэл зүйтэй холбоотой үүссэн байх магадлал маш өндөртэй байдаг. Тэгээд нөө үзүүлэл ахаар эрүүл гараад байдаг. Тэгсэн мөртлөө өвдөд гэдэг чи одоо нэг тэр сэтгэл зүгээс үүссэн одоо янз бүрийн хямрал те тэр нэг сэтгэл хөдлөлөөс үүссэн удаан хадгалагдсан одоо тэр гомдол шонцсон юу ч идэв тэд нар чи ингээл нөгөө тех болгонд ч нөө даавар ялгарч байгаа шүү дээ сэтгэл хөдлөл юмд. Тэгээд тэр даавар нөрөө ингээд бие бодтоор биед чинь тэгээд те ингээд ах магадaltaй учраас ядчил сэтгэл зүгээ хайрал анхаар гэдэг байгаа нь өөр та нарын төлөө хэлж байгаа юм байхгүй те. Тэсний ер нь өвдөлт мэдэрч амьдрах гэж амар хүнд шүү дээ. Өвдөлт хүн болгон л өвдөж үтсэн те. Тийм. Одоо ингээд яг хүмүүстэй ярилцж байхад хой хүнтэй зөвлөгөө өгөөд ярилцж байхад насаараа ангилж гин үү эсвэл үтсэн тулснараа гэдэг юм уу? Аль насны хүмүүс, ямар төрлийн хүмүүс юмыг хүлээж авахтаа илүү хэлбэр, хүлээж авахгүй гэдэг ингээд таны яриаг сонсоод байгаа хэрнээ хүн мэдэгддэг шүү дээ. Энэ хүнийг эсэргүүцсэн бодолтой сонсож байна да. Энэ хүн намайг дэмжиж сонсож байна гэдэг нь анзаарагдаад байдаг шүү. Тэр насны ялгаа байна уу? Яг сэтгэл судлал хөгжлийн сэтгэл судлал гэдэг ингээд насаар нь ангилаад тэр нас болгонд нь ингээд нэг сэтгэл зүйн онцлогуудыг гаргацсан тийм юм байдаг л да. За би бол яг тэгэж бол үздэггүй янз бүрийн л хүмүүс хандж байгаа гэдэг дандаа л асуудал үүсэж байгаа учраас хандж байгаа. Тэгээ хардаа яг тэднэрт нийтлэг байдаг зүйл бол ерөөсөө танин мэдгэн гажууд л. Аягийг тав гэд итгэцэн. Тэ сайныг муу гэд итгэцэн ч гэдэг юм ингээд дандаа одоо юм когнитив гэж ярьдаг ш тийм танин мэдхийн алдаатай тийм ойлголтууд суурилсан итгэл үнэмшил бий болоо тэгээ тэр нь ингээд зан үйл болоод амьдралын жолоодоо явцсан. Тэгэхээр хүмүүс анхандаа боддоо итгэл үнэмшлээ өөрчлөх юм амархан биш. Таны 30-40 жил зөв гэж итгээд тэрнийхээ дагуу шийдвэр гаргаа явж ирсэн юм гинт буруудчих юм бол таны өнгөрсөн амьдрал юу ч болж өнгөрөх гээд байгаа учраас хүмүүс тэрийг хамгаалдаг. Яг тэгвэл би шал утгагүй бүр хинч байж амьдэрсэн гэдгээ хөдлөн зөвшөөрөхөөр одоо ингээд чадахгүй байдаг шүү дээ. Тэгэхээр эхлээд нөгөө хамгаалах механизм бий болж хамгаалж юу эхэлдэг үүсдэг. Өгөөсг нь өмөөрн тэ ярилцж агаад ямар ч хүн угаасаа хэрвээ өөрчлөгдөе гэж хүн өөрөө л хүсэх юм бол өөрчлөгддөг. Өөрчлөгдөхгүй гэд хүсэхгүй бол таныг далаа ламын дэргэд амьдруулад ч та өөрчлөгдөхгүй. Тэгэхээр өөртөө туслах цорын ганц хүн бол та. Хэрвээ туслахыг хүсэхгүй энэ чигээр явна гэвэл таны л сонголт. Бид нар бол нөлөөлж чадна шүү дээ. Нөлөөлнө, ойлгуулах гэж үзнэ. Хүчлэх ямар ч боломжгүй. Өмнөөс нь шийдвэр гаргах боломжгүй. Тэгэхээр за ер нь ихэнхдээ бол эсэргүүцэхгүй яагаад гэвэл нөгөө яагаад ингэж буруу болоод байгаа, яагаад ингэж байгаа гэдгийг чинь нөгөө ярилцах замаар л бид нар ч ойлгуулж байгаа шүү дээ. Одоо сэтгэл зүйчийн хамгийн чухал гэдэг нь ярилцах шүү дээ. Тэгэхээр тэгж яг эсэргүүцэл бүр тэр чигтээ юм хөшүүн үлдсэн тохиолдол бол байхгүй шүү. Тодорхой хэмжээнд бол урагшилдаг. Тэгэд өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрөөд ирэхээр маш хөвдөн. Хэцүү шүү дээ тийм ингэ. Муу байснаа, буруу байснаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол хин хүний бас ингээд шууд тэрвэрэд авдаг тийм зоригтой үйлдэл биш учраас зарим цогтчихдаг. Нэгээд харсан чи баахан буруу муу юм бангот нь хагаад тэг өөргөө тэрвэрэд цогтаа алга болчихдаг тий. Тэгээ тэнд чинь болоод өөртөлт явагдахгүй л гэсэн. Тэгсэн хэрнээ өөрийгөө мэдчихээд байдаг. Урд нь амьдарч ирснээс улам хүнд амьдралыг ер нь сэтгэл зүйн хувьд бол туулах нь нэгэнт нийцсэн юм чинь. Тэгээ байнгын зөрчилтэй амьдрах гэсэн. Таны одоо нөгөө амьдрах стратеги гэж үзэх юм бол хүмүүсийг үн цэнтэй утга учиртай амьдрахад нь дэмнэ гэдэг юм. Тэгсэн яг энэ яриан дундуур чинь амьдралын зорилгын тухай хэд хэд ороод ирсэн. Тэгэхээр амьдралын зорилгын тухай бодоход за хүүхэд байхаас эхлээд эзэмшсэн мэрэгжил орж ирлээ. Эрүүл мэнд орж ирлээ. Би юу хийх ёстойгоо танилаа. Амьдралын зорилго гэхээр хамгийн түрүүнд анхны одоо мэдгэтгүүн гэдэг юм уу эхний өгүүлбэрийг хэлэхэд их томоор их жижигээр дүрслүүл та яаж хэлэх вэ? Одоо миний бодлоор хөнгөн сайхан хүлээж авъя гэвэл те. Би одоо эзэмшсэн мэрэгжилтэй дулаахан гэр оронтой эрүүл саруул аав ээжтэйгээ ингэ байж гинэ. Одоо ингээд надад
ингээд тайвширчмаар байдаг. Гэтэл шал өөр зорилготой амьдарч байгаа, түүндээ хүрж байгаа ингээ энэ хүмүүс байгаад байдаг хоёрын хооронд. Яг нөгөө би сайхан гэр бүлтэй дулаахан гоё амьдарч байна болоо штэ гэж бас бодож болно зэрэг хүмүүс те. Тэр нөгөө амьдралын зорилго алсын хараа гэд хоёр ойлголт байгаа. Амьдралын зорилго бол өгөх сэдэлтэй, зөвхөн өгөх сэдэлтэй. Тэгэхээр би гэр бүлтэй гоё аз жаргалтай амьдарч байна гэдэгт бол өгөх сэдэл ш авах сэдэл байхгүй юу? Би гоё байна. Гэтэл амьдралын зорилго бол өгөх сэдэл дээр тулгуурладаг. За жишээлбэл өнөөдөр хүн бас нэг бүсгүйтэй ярилцж байгаа амьдралын зорилгоо жишээлбэл одоо юу гэдэг амьдралд баясал нэмж гэх юм уу тий. Амьдралыг илүү одоо өнгөтэй болгоно гэх юм уу гэдэг иймэрхүү маягаар жишээлбэл бодож болж байгаа байхгүй юу. Тэгэхээр амьдралын зорилго гэдгийг маш тавчхнаар та амьд байх хугацаанд өөртөө шингээж бий болгосон нөөц мэдлэг тий. Одоо тэрийг юунд зориулж амьдруул өөрийгөө утга учиртай амьдарсан гэж үзэх юм бэ гэдгээ томьёолж бичсэн тэр өгүүлбэрийг бид нар амьдралын зорилго гэж байгаа. Төгсөх үедээ за би бол нэг утга учиртай амьдралаа да гэдэг зүйл нь бол аваад үлдчихэж байгаа эд хөрөнгө тий ямар нэгэн тийм авах сэдэлтэй зүйл биш байхгүй юу. Би олон хүнийг ухаарахт нь дэм боллоо. Өө энэ ч одоо буян мөн шүү дээ тий. Өөрөөр хэлбэл бусдад би юу өгвөө гэдгээр л хэмжигддэг тэр зүйлийг бид нар амьдралын зорилго гэж нэрлэж байгаа. Тэрнээс биш байртаа болно, машинтаа болно, карьерт болно энэ бол алсын хараа байхгүй юу. Авах сэдэлтэй зорилгоор орж байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс нөө амьдралын зорилгогүй дандаа авах сэдэлтэй нөө ингээд зорилготой амьдраад байгаа учраас эцэст нь нэг газар тулж очиод эцэст би яг юуны төлөө амьдраад байгаа гэдэг асуултыг заавал хэзээ нэг цагт асуудаг. Тэр үед чинь л өө чи чиний төлөө амьдарч байгаа штэ гэдгийг чинь тодруулж өгдөг тэр амьдралын зорилго бол зайшгүй байж ах хэвээр. Энийг сэтгэл судлалтай бол сэтгцэн эрүүл мэндийг хамгаалдаг бас нэг хэрэгсэл гэж үздэг штэ. Тусдаа судлагдсан болж явдаг тий. За тэгвэл үнцний тухай ойлголтыг үнц нь одоо хийсэн, бүтээсэн, ном бичсэн одоо юу гэдэг нь тий бүр бүтээлч талаасаа тэр хүн үнэхээр үлдэх юмтай, үнцэнтэй амьдрчжээ гэж хэлэх нь байна. Нөгөө талдаа эгэл жирийн зөв зүгээр тийм ээ хиндж гэм хоргүй энгийн амьдраад ингээд дуусчи тэр хүн өөрийгөө хэр үнцэнтэй амьдрсан гэж ойлгох байна. За яг нөгөө бусдад ийм ачаа дараа болохгүй амьдрах гэдэг бол одоо зөв хүн байхын ер нь бол нэлээд доогоор тодорхойлт. Ер нь бол нэг бусдад гэм хоргүй амьдрах гэдэг тийм сайхан биш үү? Яг муу байснаас дээр л те. Ядаж бусдад гэм хоргүй гэдэг чинь бас л айгүй чухал штэ. Гэхдээ бид нэр энэс арай ахиж бодох хэрэгтэй. Жишээлбэл үнцэнтэй хүн гэж ямар хүн бэ гэдэг дээр ахиад асуулт гарч ирнэ те. За жишээлбэл 3 дээд сургууль төгссөн, 3 доктор эзэмшсэн хүн үнцэнтэй хүн мөн үү? Нэг талаас бол мөн. За тэгвэл тэр хүн уулын мохорт очиод хинтэй ч уулзахгүй зүгээр тэндээ ингээд ганцаараа амьдардаг бол энэ үнцэнтэй мөн үү? Ашиглаж чадаагүй юм болоо тий. Одоо үнцэнтэй хэвээрээ юу? Үгүй. Тэгэхээр үнцэнтэй хүн гэдэг чи өөрөө сурсан мэдснээ бусдад зориулж тэрийгэ одоо хэрэгэлдэг байх. Зөвхөн өөртөө биш. Бусдад зориулж хэрэгэлдэг байж ч тэр үнцэнтэй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл бусдад хэрэгтэй хүнийг л бид нар үнцэнтэй гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр бусдыг үнцэнтэй байхад нь дэмнэ гэдэг чинь хүмүүсийг тийм сэтэлтэй, тийм хандлагатай болгоход нь л би бас чиглүүлэхийг хүсэж байна л гэсэн. Тэгэхээр олон сургууль төгсөөд олон өндөр албан тушаалд хашсан байгаад тэр албан тушаалаа зөвхөн өөрийнхөө амьд байх, эсвэл өөрийнхөө хамаатан садан найз нөхдөд хэрэгтэй байгаар ашиглаж байгаа бол энэ тэр албан тушаал үнцэнтэй албан тушаал биш гэсэн. Өөрөөр хэлбэл нэгэнт өндөрт албан тушаалд очисон л юм бол нийгэмдээ бусдад хэрэгтэй зүйлийг тэр албан тушаалаараа дамжуулж хийн гэдэг чинь өөрөө тэр албан тушаалыг үнцэнтэй болгож байгаа гэсэн үг. Та нэг ярилцлагыг харж байсан чинь 10 жилд байхдаа их даруухан, дуугай нэг тийм бүрэг хүүхэд байсан. Тэгээ өөрийгөө эвдэхийн тулд би ингэж хичээлдэж эхэлсэн гэдэг жаа. Тэгэхээр таны би бодохдоо яг өгөгдөл нь бол тийм ээ. Нэг энэ гадагшаа чиглэлтэй бас биш байсан юм болов уу? Дунд нь өөрийнх нь хөгжүүлэлт хичээл зүтгэл ороод ингээ явжтэй гэж бодсон. Тэгээд одоо сэтгэл судлаачаар сураад зүгээр энэ мэрэгчлээ байж болно. Гэтэл бусдад түгээж олон нийтэд ингэж ярина гэдэг бас нэг өөр асуудал шүү дээ. Та хизээ
өөрийгөө за би яг л нэг юм бусдад түгээж те хүний төлөө ингэж мэдээсэ гэж боддог хүн болчихжээ гэсэн мэдрэмжийг хизээ юунаас авч ирсэн бэ? Би багасаа л тийм хүсэлтэй байсан. Гэртээ баахан хүүхэлдэйнүүдээ суулгаж байгаа л тэднэрт ухаарлаа хайрлал та өөрийнхөө төвшөнд ч тэгэж болохгүй ингэж болохгүй гэл. Тэгэл та мэдээж хүүхд юм чинь ингээл сахилгагуудаа л юм жижигхэн зодон цохонд орол тэр бол одоо хүүхдийн хийдэг л зүйл. Гэтэ яг мөн чанартай бол ингээд бусдыг эвлэрүүлэх. Эвтэй байцгаая. Гоё тэ хамтдаа ингээд тийм маш өндөр сэтгэлтэй. Тэгээд том болоод би яг ийм ажил хийнэ гэж өөрөө төсөөлж мөрөөддөг байсан учраас замналаа айл болох юм муу буруу жишээлбэл ингээд сөхөөд ухаад гаргахад айхтар муу юм баг хийхгүй байхыг хичээж ирсэн гэсэн үг. Тэгвэл ингээд өмнөх амьдралдаа өссөн чинь айгүй амар юм гарч ирэх юм бол би нөгөө юма хийж чадхаа болж учраас тийм болохоор ингээд маш бодолтой амьдрсан. Тэгэхээр олон жилийн өмнөөс төлөвлөж тэ өөрийгөө бэлдэж ирсэн гэсэн үг. Тэгээд нөгөө нэг хэсэг би бас нэг телевизэд ажиллаж байсан. Тэр нь яаж юм гэхээр энийгээ түгээхийн тулд би ярьж сурсан. Одоо нэг зэгцтэй ойлгомжтой ярихын тулд тэр одоо нэгсэндээ ажиллаж байгаа юм шиг болооч нөө зоригтой хэрэглэх гээд тэрийг хийжсэн байна те. За юм хөтэлдэг байсан. Тэр нь яаж юм гэхээр одоо сургалт хийхдээ яг л юм хөтэлж байгаатай адилхан шүү дээ те. Сургалт хийхэд одоо өөрийгөө өсдөг гэж бэлдсэн байна. Тэгэхээр ер нь бол ингээд хүнд ч хэлэхгүй хэрнээ ингээд чимээгүй өөрийгөө бэлдээл яваадсан. Ахаад байсан байна. Хуршлаад байсан байна тийм ээ. Ухаарахад нас нэг ахтар чухал биш ээ. Тэгээд бүр яг үтсэн туулсан ч нэрээ ярих юм бол туршлагч нэрээ ярих юм бол бас чухал биш байна. Тэгээд одоо таныг 30 эд наснаас эхлээл энэ талын ажил хийгээл ингээд явцсан байна. Настайчууд одоо юу гэдгийг нэг ийм залуугаасаа яагаад ийм юм сонирхсан, ийм залуугаасаа ийм зөвлөгөөч болж байгаа мó гэсэн хандлага яг өөртөө ирж ирсэн үү? Үтэглэг байх уу? Чамаар амьдрал заалгана гэж юу бэ? Яг үндэ бол ерөөсөө миний юу хийж байгааг ерөөсөө нөө ойлгоогүй л байгаа хүн л дээ. Би бол амьдрал заагаагүй штэ. Нэгсэндээ би мэдлэг түгэж байгаа. Тэгээд нөө интеграц хийж байгаа штэ. Мэдлэг хооронд интеграц хийгээд тэндээс ингүүл одоо зөв юм биш үү гэдэг тийм үзэл санааг л түгэж байгаа болохоос би хин нэг чи ингэж амьдрах гэж богт заагаагүй штэ. Тэгэхээр тиймэрхүү нэг гарна. Одоо хүний одоо ухамсар тархины хөгжилч одоо 25 нас гэдэг ер нь бол хүн гаднаас бүх нөгөө одоо мэдлэг мэдээлэл аваад ингээд хүн болоод төлөвшөөд нийгэмд 100% одоо чадамжтай ухамсартайгаар оролцох боломж бүрдэж эхэлж байгаа шүү дээ 25. За сүүлийн үед бол 30 насгаа хойшлцсан мөлий. Тэгэхээр бид нар хоёухан жоохон сулраад байгаа юм яа. Тэгэхээр магадгүй 30 настай хүн за тэр 60 настай хүн магадгүй туршлагаараа илүү байлаач гэсэн 30 настай хүн уншиж судалснараа бас илүү байх магадaltaй байхгүй юу? Байж болно, байж болдгийн. Тэгэхээр заавал одоо тэр нэг юм нас нь өндөр учраас мундаг, бага учраас муу гэж юусэн зааглаж болохгүй. Одоо 20-д залуучууд ч гэсэн айхтар хэрсүү те. Бүр нэг гоё төлөвшөж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Би бол надаас илүү хүн хэрвээ ингээд надтай таарлах юм бол би амар баярлаа. Тэрнээс суралцах юмсан, мэдээд авчих юмсан. Өөрөөр хэлбэл би цаг хугацаа хэмнээ тэр хүний сурсан мэдсэн зүйлийг мэднэ гэж маш их цаг хугацаа хэмнэх байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг бид нар гоё өөрөөсөө илүү хүнийг хүлээн зөвшөөрөх гэдэг чинь бас л хөгжсөн хүний хандлага шүү дээ. Өөрөөсөө сайхан хүнийг хүлээн зөвшөөрөх, чадвартай хүнийг хүлээн зөвшөөрөх, хамтарч ажиллах эднэрийг одоо хүлээн зөвшөөрнө гэдэг бол нэлээд одоо хөгжсөн хүний бол бас хийдэг зүйл шүү. Туршлага үзснээр би өөртөө энийгээ эрэг ашиглаад байна гэж бодоод байгаа хэрнээ нөгөөх нь яг үнэн дээрээ өөрийгөө бүр буруу сумлаад гэдэг нэг сумлна гэж яриад байдаг штэ. Тэгээд байгаа бол яах вэ? Одоо дөнгөж 30 гаруй насны хүмүүс нэг айхтар ингэж бодохгүй бах. 40 гараал нэг 50 төхөөл ирэхээрээ бас эн чинь хүний амьдрал юм чи янз янзын юм дээр унаж бүдэрсэн байж таараа энэ болгоныг одоо тийм ээ 20 30 эдтэй хүмүүс сонсч байгаа бол өөртөө энэ туршлагаа үтсэн харснаа яаж эргээр одоо ашиглах юм болоо. Хэрвээ одоо өөрийгөө хөгжүүлээд уншиж судалдаг. Тэгээ мэдлэгээ одоо мэдлэгч одоо бас өргөн хэрнээ гүйхэн гүнзгий хэрнээ одоо нарийнхан одоо хүмүүс ч мэдлэг янз бүрээр яаж шин. Тэгэхээр айл болох өргөн гүйхэн хамаагүй өргөн хэмжээнд одоо мэдлэгтэй байж өөрийгөө хөгжүүлж танин мэдж байгаа хүн бол
тэгж нэг бодохгүй. Яагаад гэвэл жишээлбэл хүн болгонд л зовлон тохиолддог те. Зарим нь зовлон ингээд юм өш хонзон болгож те хорсож тэгдэг байхад зарим нь зөөлөрч жам гэж хүлээж авч илүү зөөлөрч ухаарч илүү одоо тийм гоё уян хатан болдог штэ тий. Тэгэхээр тэр чинь яаж юм гэхээр ахаад нэг ихтгэл үнэмшилтэй холбоотой. Зарим хүмүүс ингээд ээж аваагаа алтчаад за би ч гэсэн хизээ нэг зэгт ингэх юм байна. Тэгэхээр ядаж одоо үлдэх үр хүүхэдтэй гэд ингээд нэг ухаарад явж байхад хорвоо яагаад юм хатуу болохоор манай ээж авааг надаас авч байгаа. Яагаад би гэж гэл те. Эн чинь бол нөгөө харах онцгийн асуудал. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхгүй нөгөө тань мэдгүйгээд хэлэхгүй илүү ухаарл тэнд ирж байгаа зүйлийг ингээд ухаарахад зориулахгүй бол тэгээ өөрийг чи хэлдэг тийм хүн л болж дуусна шүү. Хатуураад идэг. Тэгээ би яагаад энэ тухай сүүлийн үед бодоо танаас ингэж асуусан гэд тэгэхээр сошиалд байгаа хүмүүсийн хандлагуудыг сүүлийн үед бас өөр дээрээ тулгуурлаж илүү анзаараад байна л да. Тэгсэн чинь яг нөгөө ихтгэл үнэмшлэрээ зарим хүн болвол ерөөсөө л миний зөв бусд нь худлаа гэд итгэцэн байдгийн байна. Зарим нь болохоор чимээгүй зүгээр харж яадаг тий. Энэ хүн ингэж ярьж хахад ийм үзэл бас байдгийн байж тээ гэд хүлээн зөвшөөрч идэг. Зарим нь болохоор хүний ярьж байгаа юмнаас суралцаад яг л амьдрал дээрээ яана би хатуурчгүй дээ ингэх ёстой юм байна гэж суралцаад явж идэг болохоор энэ хүмүүсийн ялгаа бүр үнэхээр их байх юм аа. Би сая нэг 3 жишээ дурдсан байл гэхэд ард нь одоо хичнээн задрахыг үүсэхгүй болчиход байгаа болохоор ингэж ярьсан. Тэгээ бас нэг сонирхол татсан юм нөгөө амиа хичээсэн хүний тухай бичсэн байсан шүү дээ. Амиа хичээсэн муухай юу гэсэн чи үгүй тэрнээс муухай гэдэгцсэн. Тэрний талаар уг нь бол ингээд амиа хичээнэ гэдэг арай нэг жоохон эргээр бодох юм бол төрөүний бас хэлдэг шиг хин нэгэнд гай болохгүй. Зүгээр л ингээд өөрийгөө айтаахан ингээд амьдраад яваад ээж хин нэгэнд ихтэй төвөг болохгүй гэдэг утгаараа ингүүл нэг яхтар буруу биш юм шиг надад санагдаад байсан. Биш үү? Амиа хичээнэ гэдэг чинь бусдад төвөг болохгүй тухай биш шүү дээ. Жинхэнэ төвөг болох тухай байхгүй. Би л болж ивэл бусд нь хамаагүй гэсэн л бодол шүү дээ. Үзэл шүү дээ амиа хичээнэ гэдэг чинь. Тэгэхээр тэр бол би л болж ивэл бусд нь хамаагүй гэдэг чинь одоо тэр бусад уйлна уу, тэ унна уу, шархална уу, хохирно уу бүр хамаагүй шүү дээ. Тэр тухай ярьж байгаа амиа хичээх гэдэг чинь. Тэгэхээр амиа хичээх гэдэг үзэл бол оюуны хөгжлийн хувьд ер нь бол их дорой хүнээс гардаг. Та ингээд анзаараад л оюуны хөгжлийн хувьд ингээд өндөрсөх тусмаа илүү хүмүүсийг хайрладаг, хуваалцдаг, өгдөг болж эхэлдэг шүү дээ. Яагаад гэвэл тэгхэн зөв юм байна гэдгийг ойлгочихж байгаа байхгүй. Би ганцаараа лаг байгаад юу ч чадахгүй гэдгийг одоо жишээлбэл ялангуяа 40 мөч гарцсан бол бүр маш сайн ойлгоцсон байх хэрэгтэй шүү дээ. Ядчил бид нар ингээд тоглоом тоглож ийл тэгжэл та үрж ирээд хамтрах юм бол илүү сайн тоглолтой шүү дээ, илүү сайн тоглоно. Тэгэхээр гав ганцаархнаа би хэн ч юм байна гэдгийг тэр олон уналт босолт дундаас ойлгож ухаараагүй бол амиа хичээсээр л байна. Өөрөөр хэлбэл энэ болж бүтээд байгаа зүйл нь зөвхөн өөрийнх нь хүчээр явж гин гэд дахиад нөгөө буруу итгэцсэн байна шүү дээ. Буруу бодсон. Тэгээ би нөгөө сургалт эхлэхээс өмнө асуудгийн хүмүүсээс энд бор зүрхээр амьдарч байгаа юм байна уу гэл. Тэнгүүд хүн бүхэн бүгдээрээ юу байлгүй яа юу асуугаад байгаа юм гээл те. Тэгвэл бор зүрхээр амьдрна гэж юу гэсэн юм? Бусдын дэмийг авахгүй, татаасгүй, түлхээсгүй өөрийнхөө хүчээр те. За тэгвэл өөрийнхөө хүчээр ээжээсээ төрсөн юм байна уу? Бор зүрхээрээ байхгүй шүү дээ те. Ээж дүлэхгүй бол, эмч татахгүй бол гарахгүй шүү дээ. Тэгэхээр хүн энэ хорвоод ирэхдээ л хин нэгний дэм тусыг авч байна. Буцах хүртлээр минут секунд тусад тутамд бид нар хин нэгний дэм тусыг л авч амьдрна. Угаасаа л бид нар тийм дорой байхгүй одоо би физиологи тийм дорой амьтны төр шүү дээ. Бөөндөө байж ижил бид нар амьд гарна шүү дээ. За тэрний ч одоо жишээ байна. Зарим хүмүүс ингэдэг би өөрийнхөө хүчээр энэ ажилд орсон. Гэтэл яг үнэлэхэд энэ ажлын байр байхгүй бол та орж чадахгүй. Энэ ажилд энэ хүнийг авъя гэж хин нэгэн шийдвэр гаргахгүй бол та орж чадахгүй. Тэгэхээр хин нэгний дэмжлэг тусламжтайгаар л би явдаг шүү. Мэдээж би хичээж зүтгэн гэхдээ гаднаас ямар нэгэн дэмжлэг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй ойлгоогүй хүмүүс бол одоо амиа хичээс үзэл гаргаж байгаа боловч стил хин нэгний дэм тусаар л явж байгаа. Тэгэхээр энэ хүн бол хөгжлийн хувьд бол маш доогуур
Илүү араатанлаг шинж өндөртэй. Яг тэгвэл амтан л өөрийгөө болж ивэл тэр хоол моол ич идж байгаа амтны хажуугаар орол булаагаал би л идчихвэл тэр бусны хоолтой холбоо хамаагүй байдаг шүү дээ. Яг л тэгэхээр араатанлаг одоо шинжтэй юм зан үйл гаргаж чинь гэсэн санаа байхгүй. Тэгэхээр амиа хичээнэ гэдэг нь зөвхөн өөрийгөө болгоод довоо шаарлуулаад тий бусдад гим хоргүй байх тухай ерөөсөө ойлголт биш. Тэгээ бусдад гим хоргүй, бусдад асуудал үүсэхгүй амьдрах гэж чинь бас зөв хүний үйлдэл шүү. Бас нэлээд тэр амиа хичээгч бүр өндөр түвшний ойлголт тий. Одоо нэгэнтээ амиа хичээсэн үзэлтэй болчтой юм байж нийгмээс шалтгаалж исэн юм өссөн орчин одоо төрөлхийн удам гэж байдаг болвол ингээд болчихжээ гэвэл энэ насанд хүрсэн 30 40 хүрсэн хүнийг ер нь баг зэрэг өөрчлөх нөлөөлөх боломж байгаа болов уу 40 хүрсэн хүнийг сургаж болдоггүй юу жилээ хүн анханасаа амиа одоо хичээсэн тийм хуваа хичээсэн төрөхгүй штэ эн чин орчин хүмүүжил мэдгүй хин нэгэн юунаас ч болсон ингээд юм амиа хичээх нь зөв юм байна ингэж л амьдрах юм байна гэж итгэцэн хүн явж байгаа байхгүй тэгэхээр тэгж итгэж чадсан юм чинь амиа хичээх нь зөв биш юм байна гэж итгэж бас болно шүү дээ. Өөрөөр хэлбэл хідэн ч насанд хүн өөрчлөгдөх боломжтой. Тархийг бид нар хідэн ч насанд дахин кодолж програмчилж болно. Гол нь тэр хүн өөрөөлөх хүсгэн чухал. Яг мэдээж нөө нас явах тусам ихтгэл өмчлөл илүү хатуу гүн ингээд нөгөө олон жил нөгөө дагаад мөрдсөн болохоор илүү бат суучж байгаа болохоос тэрийг ч гэсэн бид нар ингээд буруу юм байна гэд өөрчилж байгаа 60 идтэй хүн ч гэсэн байдаг шүү. Тэгэхээр амиа хичээж ирсэн нь тэр хүн өөрөө ч мэдгүй хичээж амиа хичээгээ ирсэн байна. За тэрийг ойлгоод энэ буруу ээжээ өнөөдрөөс эхлээд би зөв байя гэж хүсэх юм бол тэр амиа хичээх үзлийг бид нар одоо нэг хуучин дадлыг шин дадлаар сольж байгаа юм шиг байхгүй болгож болно. Тэрнээс амиа хичээгээд эсвэл муу хүн тэр чигтээ дуусах гэдэг тийм хувь тавилан байхгүй шүү. Муухан ч сайжирч болно. Сайн гэж бүү магт юу лээ нэг манай Монголын зүр цэцэгдэж штэ. Бас муу болчих магадгүй тий. Муу гэж одоо би битгий одоо ер нь ямар ч байсан нэг юм өөрчлөлтөөр байхгүй гэсэн санаа тийм бүр манай Монгол зөв өгөнд хүртэл байдаг штэ. Тэгэхээр хэдэн нас хүрсэн байхаас үл хамааран хүн өөрөө өөрчлөгдөж эсвэл өөрчлөгдөх боломжтой. Амиа хичээдэг гэсэн хүн амиа хичээхгүй зөв амьдрах боломжтой. За өнөөдөр хөтөж подкаст сэтгэл судлаач Цэцэн Бэлэгтэй ярилцж байгаа юм. Амьдрах стратеги хүмүүсийг ер нь үн цэнтэй утга учиртай байхад нь дэмнэ гэд үнэхээр том агуулга. Энэ дотроос аль болох заа нэг жоохон зэгцлээд нэг 3 4 агуулга оруулъя гэд эхлээд бит хоёр ярилцаад бичсэн боловч яриан дундуур бас нэлээд савлгаатай нааш цаашаа явлаа. Тэгэд энэ дотроос миний бодлоор тийм ээ сонсогчд үзэгчд маань шинэ он гарах төгсөж байгаа учраас одоо бид нар өөрсдийгөө шүүх цаг төгсөж байна. Ер нь 1-2 сар 10-11 сард ер нь хүмүүс ингээл өөрсдөө шүүгээлээд тэрэн дээр нэг арай нэг хөнгөн өөртөө хайртай хандаасаа тань хэлдэг шиг тэгж бодоод энэ хэсгээс энийг нь илүү тогтоод аваасаа гэж бодож байна. Тэгэхээр та энэ подкастаас тийм ээ алийг нь ингэ тогтож яриад ингэсэн бол энэ хүмүүс дүр дүнтэй байх байсан бэ гэж бодсон бэ. За өмнө нь орж исэн одоо подкаст ярилцлагуудаас тавтахгүй байхыг хичээлээ. Тийм учраас амьдралын зорилго мөрөглийг баг ярьсангүй шалтгаан учраас ярьсангүй те ерөнхийдөө аюу олон талаас нь түүж ярьлаа. Тэгээд яг хамгийн чухал гэдэг юм байхгүй бүх юм нийлж ижил чухлыг бүрдүүлнэ. Тэгэхээр хамгийн гिचгэр бусдын чухал биш юм шиг те. Тэгэхээр яг хоо энэ дундаас ингээд онцлоод хэлэх юм бол хүн хязгаарч хин нэгний дэмгүүгээр амьдрах боломжгүй шүү гэдгийг маш сайн ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь зөвхөн авах сэтлэр ингээд амьдрч үйлдэх юм бол хизээ нэгэн цагт та сэтгэл готролд орно, юм сутгахгүй санагдана. Тэгээ бусдад хуваалцах, өгөх, хамтрах гэдэг маш чухал ээжээ гэдгийг хизээ нэгэн цагт ойлгоно. Тэгэхээр оройтож ойлгохгүй те эртгэн ойлгоод ер нь бол өрсөлдөх биш хамтрах. Хэрвээ өрсөлдмөр байгаа л монголчууд нийлж агаад гадагшаа өрсөлдөе л та тий. Тэгээ амиа хичээх гэдэг нь бол бас өөрчлөгдөж болдог шүү. Нэг зүйлийг бүр онцлмоор байна. Зарим хүмүүс ингэдэг миний юм болсон манай эцэг гэхийн эмээ өвөөгийн тий буруу. Яагаад гэвэл намайг юу ч мэдгүй хүүхэд байхад
загнадаг байсан, зоддог байсан, хүчрхийлдэг байсан, чадахгүй гэдэг байсан. Тэгээ нөө 25 нас хүртэл чи нөгөө тархичин гаднаас мэдээлэл хүлээж аваад ингэнгүүт яг тэр юугаар ингээд кодлогдож байгаа штэ. Би чадахгүй юм байна, би мяа юм байна. 25 наснаас өмнө та хэний гэрт өссөн, хаана хүмүүжсэн, хэн танд ямар сургаал айлддаг байснаас үл хамааран 25 наснаас хойш хэн байж амьдрах тэр эрх чөлөөтэй шийдвэр гаргалт биднэрх болдог. Тэгэхээр өнгөрсөн ямар байсан хамаагүй өнөөдрөөс эхлээд би хэн байх юм, хэрхэн амьдрах юм, яаж амьдрах юм гэдгээ өөрөө шийдэж урагшлахгүй бол өнгөрсөнтэйгээ зуралдаадах юм бол бид нар хохирогчийн сэтгэлгээс суугаад хохирогч хэвээрээ л үлдэнэ. Тэгэхээр хохирогч байж амьдрах юм уу? Яг үнийг хэлэхэд надад ч гэсэн ярих юм бол ингээд ээж дэгдэг байсан, ингэдэг байсан гэж бодоол гомдох юм бол юм гарч ирнэ штэ. Гэлээ гэд яах юм? Би тэр гомдлоо тэгээ цаашаа амьдрах юм уу? Би хүсэхгүй штэ. Намайг хэн яаж хүмүүжүүлсэн, ямар орчинд яаснаас үл хамааран би одоо цаашаа өөрийнхөө амьдралыг өөрөө бий болгомоор штэ. Тийм эрх чөлөө хүн бүхэнд байгаа. Тийм эрхэн ч байгаа. Тэгэхээр гомдолтой биш, хохирдог биш те. Өөрийнхөө амьдралыг өөрөө жолоодож чаддаг. Тийм гоё машин суугаад урагшлаасаа л гэж хүсэж байгаа хүмүүс. Тэгээд нөө үдчихэж байгаа хүмүүс зарим нь те хотлоо гоё юм яриад мэдгүй янз бүр бодож байгаа. Тэгж бодоод ард хоцрол таны л сонголт. Ганц ч гэсэн нэг юмыг олж аваад урагшаа нэг алхахыг л ахаад таны л сонголт. Энд яригдж байгаа бүх зүйлийг бид нар хүчлээгүй, тулгаагүй хоёлаа мэдээлэл түгээж чинь авах хэсэг нь ахаал энэ хүмүүсийн сонголт. Бид нар бол өгсөөрөл байна. Дуусан туслаа өгсөөрөл байна. Авах уу хажуугаар нь алхаад өнгөрөх үү гэдэг нь тэр хүмүүсийн сонголт. Өгч байгаа мэдээллүүд нь бичвэрүүд нь дандаа шүлгэлсэн байгаад байдгийн. Тэгээд би эхнийх нь нэг юм болов яасан бол гэдэгт ер нь хөвчлийн юм байгаад байна. Энэ одоо дууны шүлэг бас бичсэн байсан шүү дээ. Ер нь энэ урлаг талдаа сонирхолтой авьяастай гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд энэ яагаад ингэж бичээд идэх юм болоо. Тэгсэн хэрнээ шүлгийг хүмүүс бодохдоо нэг уянгалуу, нэг жоохон романтик гэж боддог боловч уншихаар үгүй. Яг амьдрал бичсэн байгаад байдیں۔ Нэгдүгээр ангид тахтаа л би бичдэг гэсэн. Тэгээ нэгст мэдгүй надад өгөгдөл гэж нэрлэх үү те. Одоо вагчиг гэж бас нэрлдэг юм билээ. Нэг улстай тайлбарлаж бол би хэлж мэдгүй ингээ хөгжүүлсэн юм бол байхгүй. Ухаарсан тэр үед л ингээл бичдэг байсан. Тийм тэгээд нэгэнт ингээд юм холбож бичдэг. Нэг хүнд юм ойлгуулах хэмжээнд холбочдөг юм чинь тэрийгээ нөгөө өгөх сэдэлтэй юм дахиад дэмнийгээл одоо нөө сурсан мэдсэн бүх юмаа л амьдралын зорилгоор угаал одоо чиглүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэг яг нөгөө шүлэг бичгийн гоё. За роман бол одоо жишээлбэл ингээл бичээл, тайлбарлал бичээл ээж болно тий. Гэтэл тэр 4 мөрөнд бүгдийн 8 мөрөнд ингээл бүгдийн шингээж бадж ингэж бичнэ гэдэг бол надад маш сонирхолтой оюуны тоглоом шиг санагддаг. Тэгээ посто бичихтэй бичнэ зүгээр бодож байгаа л гэл биччихгүй штэ. Маш хүншин, судлан, бодно, эргцүүлнэ, хүмүүстэй ярилцсан, ажиглан тий. Тэгээ тэр бүгдийг чи ингээл нөө хооронд нь холбож байгаа л дундаас нь юм гаргаж байгаа штэ. Тэгэхээр тэр постууд бол дандаа хэнийг нь тохиолдсон хүмүүст нийтлэг байдаг зүйлүүд бичигдэж байгаа болохоос би зохиож санаанаасаа гаргаж байгаа зүйлээс огтоосоо биш. Тийм болохоор магадгүй хүмүүст хүрдэг байх. Хүмүүс тэгдэж ингээд яг намайг бичсэн юм шиг санагдаад гэлтэй. Надад зориул бичсэн юм шиг санагдаад. Зарим нь болохоор яг уучраа олохгүй байсан зүйлийг өнөөдөр ингээд эндээс хараад уучраа оллоо. Тэгээ хүмүүс чинь гой сэтгэлдээ бол ерөөсөө олон нийтэд нэгттэй гэж бичдэггүй мэлээ шүү. Дандаа мессенжерээр бичдэг. Чат чичээд тийм. Миний постол гаднаа намайг өмөл гэдэгтэй. Тэгээ дандаа ингэж тусалсан, ингэж ойлгосон, ийм юмд нэм боллоо. Тэгэхээр би бол амьдралын зорилгоор бас хэрэгжүүлээл явж гин гэж бодож байгаа. За баярлалаа. Сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкастын энэ удаагийн зочин сэтгэл судлаач Цэцэн Бэлэг байлаа. Танд маш их баярлалаа. Сонсогчдоо өмнөөс. За баярлалаа. Тэгээд сонсогчдоо заавал би дуусгая гэдэг. Тэгж сонсогчдоо нэг зүйлийг л хэлье. Та яаж амьдрахыг хүснэ? Угсаал таны гарт. Хин нэгэнд одоо амьдралаа мэдүүлээд, шийдүүлээд биш. Гэтэ тэглээгээл ингээл дураараа амьдрах тухай яриаггүй тий. Дур зоргоороо биш. Гэтэ өөрийнхөө амьдралыг өөрөө хатгаад тэр жолоогоо өөрөө бариад яваарай. Тэгвэл илүү хамттай
өөрөө бүтээж, өөрөө хичээх тухай бодоорой тий. Хин нэг нэмийг булаах тухай биш, бэлэнчлэх тухай биш. Тэгээ зөвхөн өөрөө авах, олох тухай биш, бас та хуваалцах тухай бас боддог байх. Илүү одоо тийм гоё хүнлэг. Одоо тийм болохын төлөө бас хичээгээрээ. Тэгэхгүй би амар их тэрийг хүсэж байна хүмүүс тийм болоосай, тийм байгаасай. Ягаад гэвэл бас бид нар гоё нийгэмд амьдрмаар байна. Гоё нийгэмд амьдрахын тулд хүн бүхэн чинь хичээх хэрэгтэй шүү дээ. Яг зөв. Таныг ч гэсэн одоо би маргаашнаас эхлээд гоё шүлгэлсэн тийм ээ постуудаа улам илүү оруулаасай. Түүнийг нэг өдөр биш юм аа хэнийг 7 хоногт нэг сайхан уншаад урам авчаад ингэ явж явах юмсан гэж бас бодож байгаа. Тэгээ дээр болохгүй байх хэцүү байх гэж байгаа бол бид нар болдог хүмүүс нь бид нар ч гэсэн болж болно шүү дээ. Тэр нийгмийг бид нар ч бүтээж болно шүү дээ. Тэгэхээр энэ иргэн бол тэр нийгмийн одоо эдис гэдгээ л өөр аягуулсаа ойлгоод эс болгон хавдраггүй байх хэрэгтэй. Эрүүл эс байхын тулд бид нар хичээвэл болох юм шиг санагддаг. Тэрний төлөө ч гэсэн би явж байгаа. Та ч гэсэн энэ подкастыг бас хийж байгаа гэдэгтэй. За баярлалаа тань. Хөгтөнгөр радио хөтөж подкаст хөтлөгч ямаа сонсогч та бүхэндээ хамт байла. Дараагийн дугаараар иргэд олцъя.